Бэлхөө мөнхнөөс. Бэлхөө. Өрийн цэцрүүлсийг одоо эхэлж байна. Бам бам бам. Орсон бодоо яг шууд ингээд нөө энэ юуг нэмдэг байхгүй би чи яг энүүгээрээ. Тэгээ заа цэцрүүл чи ингээд бам бам хүмүүс зочоод хөөе юу болж иргээд амар номын байжснаа бам бам бам. Өнөөдрийн бидний зочдоор та бүхэн харж байгаа бах. Монгол улсын гавь тамирчин Цэндбаатар. За мөн олон улсын хэмжээний мастер Бямбердэн Монгол улсын одоо 75 кг-ийн номер 1 тамирчин байна. За тэгээ хоёр тамирчин дуудсан одоо алууллаа. Гэтэ манай нэвтрүүлэг гараа нийтдээ 40 дугаар явсан байна. 41 дугаар явсан байгаа. 42 дугаар нь. Та хоёр анхны спортын хүмүүс шүү заяа. Би үзчихсэн. Амар гоё нэвтрүүлэг. Тэгээд олон ингээд хүмүүсүүдийг ингээд баярлуулад амар гоё нэвтрүүлэг. Тэгээ бас ингээд бас үзчихсэн. Гэтэ оролцсон гэж юусэн ингээд бодож байгаагүй. Тэгээд оролцсондоо сайн баяртай. Сонс гинт сонс мэддэг юм дээ тий. Бямбагийн хувьд бол нэвтрүүлгийн хувьд баг хамгийн анхных гэсэн үү? Тий. Нэвтрүүлэгт орж ирсэн анхаа гадаа. Тэгэл өөр би ч л ингээд яг ингээд хоёрыг үзээд ингээд суугаад ингээд байж л ямар гоё юм бэ? Гоё эерэг юм бэ гэж боддог байсан. Тэгсэн чи одоо өөрөө ингээд оролцсон чи аим сонс санагдав. Нэг л итэж ихгүй тий. Ямар ч байсан битэрийн урилгыг хүлээж аваад битэрийн нэвтрүүлэгт орох болсонд маш их баярлалаа. Тэгээд энэ их бэлтгэлийн хажуугаар одоо улсын аварга болох гэж байна. Дээрээс нь одоо арын нөгөө нэг амар том тоглолтууд болох гэж байна. Тэрнийхээ хажуугаар бэлтгэлийн хажуугаар ингээд цаг заваа гаргаад эн чинь бас битэрийн нэвтрүүлж бас ятар нэг асуудалтай энэ ч нэ тэмцэнэ зохион за өрөг төвлөг айл руугаа өгнө гэдэг нэлээд цаг ордог учраас энэ цагийг бас битэрт зарцуулж хагаад маш их баярлалаа гэдэг. Хамгийн ихний үнэт цагаасаа бид зарцуулж байгаа. Тэгээд түр амар гоё мэрж байсан. Тэр ингээд микрофон зүүж хахад за өөрийн дивжин дээр бол яг хоо спортын хүн хөчгөд болд юм. Хүний дивжин дээр заавал ялдаг юм шүү гэж хоорондоо яриадсан яана. Бэлдээдсэн. Хүн дуудах амар дургу. Ер нь бол. Манай дэмжил дээр хам бол энэ инкрилээд өгч гинөө. Хүний дэмжил дээр болохоор одоо жоохон харигс үзнэ. За сонин сайхан 25 он гарсаар 24 онд ололт амжилт хэрэг байв. 25 оны 24 онд ололт амжилт маш их байлоо. Тэгээ сүүлийн 12 сард Аз аврагт яваад Аз аврагаас хөл медаль хүрл медаль эзэн болсон. Тийм болсон. Тэгээд одоо 25 оныхоо эхний тэмцээнд хийх гээд Монгол улсынхаа тэмцээнд улсын аврагт орох гол үйж, гол тэмцээнд орох гол үйж. Хувийн бэлтгэлээ бацаагаал тий. За. Гавьяат. За миний хувьд бол за миний тоглолт 1 сарын 25-нд байсан. Тэгээд хойшлцсон байгаа. 2 сарын 15-нд ер нь асаа арена дээр хийхээр тий болж байна. Тэгээд миний бол зорилго бол ерөнхийдөө одоо бид нар одоо майк тайсан одоо ингээл бүх оддуудыг ингээл зурагтаар хардаг шүү дээ тий. Тэрийг зурагтаар харгууш би зүгээр монголчуудаа ингээд яг амьдаар ингээд бүх оддуудыг одоо Монголын нэг номеруудыг бүгднийг тоглуулах гэж байгаа. Гадны тамирчинтай Монголд анх удаага хийж байгаа. Би төгс ахыг тоглуулъя гэж бодож байгаа гадны тамирчинтай. За тэгээд Баярхуу бас тоглоно. Манай Бямбердэн тоглоно, Мишель тоглоно. За тэгээд ер нь бол ингээд дүүнер байгаа. Манай найзууд ерөнхийдөө нэг номерууд гадны тамирчинтай мэрэгжлийн боксоор Монголд анх удаага л юм тэмцээн хий гэж би бодож байгаа. Улсынхаа топ гэсэн хүмүүсүүдийг улсдаа байгаа шигшээгдээ топ гэсэн хүмүүсүүдийг оролцуулж тоглуулах гэж байгаа. Миний өвдөлтөч болохоор Мексикийн тамирчин 21 хожилтой, 1 хожигдолтой. Тийм тэгээд тэр тамирчингийн бит хоёр 61.200 дээр шал өөр бүсний төлөө ингээд тоглохоор болж байгаа. За одоо үзэгчтэй хэлэхэд манай одоо Цэндбаатар Бямба хоёр маань одоо ёстой нусан багын найзууд. Одоо хар багын одоо нэг замналаар явж вэ, нэг тамирчны замналаар явж вэ, нэг спортоор хичээлж вэ найзууд. Одоо олон жилийн 10 хэдэн жилийн нөхөрлөл энэ хоёрын дунд байна. Ингээд ийм хоёр сайхан зочноо урьсан байна. За нэг юмнаас эхлэе. Одоо ингээд за Цэндбаатар бол олон нэвтрүүлэлт орж ирсэн байна. Хаанаас эхэлж ирсэн бэ? Хэдэн настайгаас эхэлж ирсэн? Бямбагийн анхны нэвтрүүлэг замналаа яриач. Анх яаж энэ спорт руу халтирч байв? Тэгээд одоо хэрхэн дөрөв гэж. За энэ спортоор анх орж явахдаа би нэг манай арын гудамд манай ахын найз гээд талиага зэгзэрэг авах гэсэн. Оо за бокс. Хоёулаа ч тэгвэл нэг хоолой гэсэн юм шүү дээ. Тийм. Ари би мэднэ. Заргаагүй найз тийм. Ари гэдэг ачис ах байсан гэдэг. Заргаах чинь намайг урамшуулжсэн байхгүй. Чи бокс болоо. Тий.
Мэд бокс тоглох гэдэг тэгжсэн. Тэгээ хослоо надад өгч ирсэн. 8 оныхоо Мизунихоо хослыг бэлгэлж ирсэн. 8 онд Аз авраг болсон уу? Тий. Юу 8 он. 8 оны Олимпиас ирээд хослоо надад өгч. Тэгээ би зоригийнхыг хараад, Бадрахыг хараад, Сэргийнхыг хараад. Тэгээ нэг би чинь гудамдаа аймагс эхлэхгүй яаж идэл божигнуулдаг. Тэгээ нэлээ хөдөлгөөнтэй. Тэгээ шараад нийцээс орол нийц хүртэл атуусан суугаалт митинэл явдаг. Тэгээ явж исэн чинь гинтл Баянзүрхийн зах дээр буучлаа. Буугаалаар чи Ширэн бэлэг клуб гэж боксинг заал гээл. Декод орсон жил. Дөнгөд нэгж байгаа заал. Нэг хоёр багш өрөөд ирсэн. За минийхөө сонирхож гин үү гээл гэж. Сонирхож гин гэж. Юу гэдэг вэ? Юу ч ихгүй 100 метр л ингээ зодоо игээл явдаг хөвчтэй. Ингээл хэлж байгаа юм чи тэгэл хэлсэн жил. Тийм багхгүй. За магаш нэг бин тамирын гол шорт бодолхтой. Хүрээд ир. За гэл. Зааланд орсон, битүү зааланд орсон. Хангудагаа л орж байгаа юм. Нэг л хажууд нэг багшийн нэг охин гэдэг нэг жижигхэн нэг охин надад л юм заагаад. Нөгөөдөө сурдгүй мань нөхөр чинь гатуу юм чинь. Эвсэл ордог. Багштай загнуулаад нөгөө нэг жижиг охиндоо загнуулаад. Тэгэл нэг 14 оны дараа л Ив орж эхэллээ. Орж эхлэв. Тэгэл заал яах нэрчил. Пижгэнд юм ост ингээл пижгэнэлсэн. Сарын дараа тэмцээнд дэш юм нөхөө гэл. Заах шиг. Тэгэл сарын дараа тэмцээнд дэш гэл. Заалаа ханараа нэг 14 оны дараа бүгдийн зодоол эхэлж. Болж шүү гэл. Миний хүү болж ийн багш нааг ууршуулдаг баг. Нөгөө унгийн нэг жоохон нэг байгаа юм чинь. Тэр үүрэл нэг хүмүүс нүдэд байгаа байхгүй. Тэгээс л яг боксын тийм гой суур мөр техник байхгүй. Тэр өөрөөр хар ухаанаар л хүнээ зодоо. Тэр чи одоо бокс тоглоод за 2008 оноос гэдэг чинь бараг 10 хэдэн жил. 16 жил. 16 жил тий. Тэгэж нэг бокст орж исэн. 8 онд хоёул хамт орсон байх юм уу? Тэгээ би 8 онд бүтээр тэмцээн дээр таарж исэн. За. Тий. Гэтэ өөр Гэтэ хоорондоо биш тий. Манай цэндээ ч айгуу гоё. Нэг тэмцээнд намайг бодвол нэг 2 тэмцээнд орцсон. Төрүүлж мөрөлцөөсөн. Тэгээ нэг 3 дахь тэмцээнд орлоо, 4 дахь тэмцээнд орж илээ. Хөрөл медаль авцсан. Бичлэгч байдаг үстэй. Би том болоод бүжигчин гэдэг хочтой. бүжигчээ. Нөгөө рингэн дээр Тий, иргэн дээр ер нь ингээд би чи нөгөө Нэсэм Хамед гээд нөгөө мэржлийн боксын том аваргыг ингээд үздэг байсан. Тэгээд зүгээр ингээд энэ бокс чинь зүгээр бүжиг юм байна штэ гэж ойлгоцсон. Тэгээд би энэ спорт ерөөсөө ингээд зодон гэж харддаг байхгүй. Яг миний би иргэн дээр гарахтаа ингээд энэ миний хамгийн сайн хийж чаддаг миний ажил, миний хамгийн дуртай гараа зүгээр бүжиглээл гэж гардаг байхгүй би иргэн дээр. Ингээд зодон гэдээ ойлгоцгоор чинь иргэн дээр ингээд хүн чинь бас нэг хүнтэй ингээд маргалтахаараа ингээд хүн сандардаг шүү дээ тий. Тэгж ерөнхийдөө өөртөө хүлээж авдаг. Тий. Одоо Бимбатага нөхөрлөлтөөр би ингээд 16 жил ингээд найзлаад миний найз жаар нь нуруутай тий хажууд ингээд дүшигтэй ингээд бэлтгэл хангагч бүр үнэхээр бид хоёр ингээд сайхан ингээд бэлтгэл дээрээ сайхан үзэлцээл зодолтол ингээд гардаг. Тэгээд иргэнээс гадуур амар гоё найзууд. Тэгээд ингээд сайхан. Манай хүний чинь эхнэр нь манай хүний найз, эхнэрийн манай хүний найз нь Бас гэр бүлийн найзууд хоорондоо тэгээд ингээд. Сэндийг нэг тэр нэг жижигхэн нэг юм нэг одоо лаггой ингээд түүх болоо үлдсэн бичлэг гэдэг штэ. Би том болж байгаа. Тэд би нэг 13 4-тэй л байсан. Тийм 4-мөрөвтэй л байсан. Тэр бичлэг гоё тий. Тэгээд Наа чин гоё гоё. Нэг Арангаагаас ирсэн нэг жижигхэн боронд. Тэмцээнд орсон байсан. Тэгсэн жил нэг тэмцээнд хөрөл медаль авсан байсан. Тэр тэмцээний заал тэмцээнд дуусчаад тэмцээний иргэний доор хүлээж игээс үйлцэн. Төрүүлэх байсан ингээд. Ирсэн ингээд. Яасан минийс төрүүлсэн медальтай л шүү дээ. Яасан гэсэн. Үгүй би төрүүлэх байсан. Ингээд өдөртөхгүй. Ингээд төрүүлэх гэсэн амар гэл. Амар шазруу ингээд. Бирхүүч нэг жижигхэн мөртлөө амар бирхүү. Хабир. Тэг үгүй яг байгаагаар ийм зүйл байсан. Ус одоо тэр спортч тэр урлагч тэр би ер нь шарттай байх хэрэгтэй шүү дээ. Шарттай байжээж ер нь тэгээд одоо юмныхаа ард цаатлыг үздэг, цаашаа шат ахдаг тийм байх хэрэгтэй. Тэмцээнд тэмцээнд авах гоё юм дургуухгүй. Шантрах амар дургуу. Тэмцээнд тэмцээндээ айгүй дуртай байд юм би. Наа чи өөртөө амар ихтгэлтэй. Гоё хүн хөглөн. Хүн хурцлна. Нэг өрөөнд орно. Манайга дагуулж орно. Кэвтчихэ. Тэгэл чим ингээд авалч. Чи нэг төрүүлчихнэ. Ингээд хэвтэйл. Чи төрүүлчихнэ. Тэгэл Аз над 18 оны Жакартагаар явсан жил. За Аз олимп шүү дээ. Тийм. Йоо мен чи төрүүлчихнэ. Асуудал байхгүй. Мандэ битэн нэг санаа зовондаа гэл. Хойлоо гарыг зугаал.
зугаалаал гээл унтаал. Гэсэн чинь магаш финал асуудал аахгүй битгий ингээ санагдал. Гоё шүү дээ. Тэгэл төрүүлчихсэн наа чи. Тэгэл Азаа руу 2 явсан. Хоёуланд нь тэгж яриад төрүүлээл дэлхийн аварга дээр найзтай дэлхийн аварга дээр явж яддаг юм аа. Дэлхийн аварга 19 оны дэлхийн аварга манай хүн явсан. Бас л тиймэрхүү л байгаа. 19 оны хөрөл авдаг л ба. Тэг хөрөл авсан. Бас л тиймэрхүү сэтгэлзүйтэй л байгаа бах та манай хүн ингээл би чинь өөр төвцөнд дэвцсэн мессеж. Миний сэтгэл зүй бол зөвхөн бэлтгэл шүү дээ. Би бэлтгэл сайтай байхаар хүнийг ингээ амар амархаа очичдаг байхгүй. Угаасаа хүний нөгөө нэг бэлтгэл ерөөс амар гол. Би өдөрт 1000 сунаадаг гэсэн зэ. Азийн наадмын яг үеэр өмнөх бэлтгэл дээр нь би өдөрт ингээ 1000 сунаадаг. Олимп бацдаг шүү дээ. Тэгэхээр би яг 90-ийн дээр ингээд гарахаа өмнө би бас ингээд нөгөө сэтгэл зүй бол нөгөө өрсөлдөх тамирчин адилхан бэлтгэл хийсэн байгаа. Гэхдээ би ингэж боддог байхгүй. За би өдөрт 1000 сунаасаа энэ хизээч 1000 сунаагаагүй те. Би тэгтээ энэс 1000 сунаас юм чи илүү байгаа гэдгээ өөрийгөө мэдрээд байгаа шүү дээ. Тэгээ сэтгэл зүй гэдэг яг энэ дээр л бэлтгэлээ хэр сайн хийсэн, хэр сайн хөдөлмөрлсөн яг тэргээрэл хүнийг одоо хүнийг ялах чинь амар гоё байхгүй. Яг тэрүүгээрэл би ингээд ялдаг гэж би ингээд бод. Хин сайн хичээсэн, хин сайн хөдөлмөрлсөн шантрахгүй байдал тэгэл болоо гэж ойлгодог. Тэгэд сүүлийн үед ингээд би ингээд одоо би ч одоо ингээд 28 хүрчлээ 29 ингээд хүрч чинь. Тэгээд сүүлээд одоо бас яг насны залуу насны спорт шүү дээ энэ чинь. Тийм тэгээд сүүлийн үед жоохон ингээд бэлтгэлээ ерөнхийдөө форма алдаал гадуур дотор ингээд найз нөхдөйгөө зугаалаад одоо тэгэл ууж идэл ингээд шоудад ингээд явах юм бол ер нь бол карьер тамирчууны карьер бол ерөнхийдөө амар амархан унтардаг гэж би ингээд ойлгож байгаа. Тий. Энийг хадгална гэдэг чинь айгүй чухал юм байна гэдгийг бас ингээд ойлгож байна тий. Тэгээ залуу насны спорт. Тэгээ би бас ерөнхийдөө би бас ингээд дүүнрийгээ бас ингээд өөрөө багш болоод өөрөө клуб ингээд байгуулад бас дүүнрийгээ ингээд айгүй зөв замаар бас гаргамаар байгаа. Манай монголчууд бол зүгээр л бүгдэнд нь бүх амжилтуудыг бүгдэнд нь хүрч чадна. Би нөгөө амар ингээд олон хүмүүст ингээд уулзаад ингээд бас ингээд тоглолт хийгээд бас нөгөө хүнээр нөгөө нэг ингээд дамжуулаад ингээд мөнгө авчгаар чинь ингээд за нэг 50 сая өглөө гэж бодохоор чинь тэр хүнээр ингээд дамжуулж байгаа болохоор өөрөө талын авангуудамаа гэдэг ингээд бүр тодорхой 20% ингээд өчөж байгаа байхгүй. Тэгээд нуруугаа зөндөө агуулж ирсэн. Тэгээд тим замаар биш айгүй зөв замаар зөв системтэй менежментийн ингээд багтаа ингээд гарах юм бол манай монголчууд бол бүгдөө чадна. Дүүнер ялангуяа. Сайхан амьдарч болох юм байна тий. Ахнар гэдэг энэ хүмүүс чинь хүүхдүүдийн нурууг нь аваа ичдэг байхгүй. Би тийм хүмүүстэй ингээд уулзж исэн, учирч исэн. Бүгдэнд нь ерөнхийдөө хайрцдаггүй. Ерөнхийдөө ингээд тойроо замаар ингээд ерөнхийдөө хайрцдаггүй. Ахнар гэдэг хүмүүс энэ зүгээр цаасан дээр ингээд зүгээр ингээд бичигдэж байгаа юм цагаан цаасан дээр бичигдэж байгаа энэ залуу хийг яг ингээд жоохон сараачдаг юм хүмүүс гэж би ингэж ойлгож байгаа. Ер нь айгүй ингээд цэврээр ингээд бичигдэх хүмүүсүүд байлаа гэхдээ буруу үлгэр дуурайл үзүүлдэг, буруу ингэж юм замаар ч юм уу. Ерөнхийдөө дэмжиж байгаа мэддэхгүй, яах гэж байгаа мэддэхгүй ийм хүмүүстэй ер нь бол байдаг. Би одоо миний ингээд харьцдаг, одоо миний ингээд хүндлэлийг ингээд би хүндэлдэг миний ах нар бол айгүй хүн чанартай дандаа дүүнэртэй ингэж үлгэр жишээ ингэж өгдөг ийм ах нартаа би бол ингээ хүндлээд хайрлаад ингээ явж байгаа. Тий. Тэгээ ах нар гэдэг хүмүүс бол дүүнэртэй айгүй ингээд үлгэр жишээ айгүй зөвл хүмүүс байгаасаа л гэж би ингэж ерөнхийдөө би ч гэсэн тийм болмоор байна. Дүүнэртэй үлгэр жишээ тийм ах нь баймаар байна. Айгүй зүг замаар ингээд өдөр даач юм уу одоо өгөндөө оруулаад чиглүүлээд бас ингээд Америкийн тэр сая долларуудыг дүүнэртэй бас авалчмаар шүү дээ. Би бас амжилтаа эвдүүлмээр байгаа байхгүй. Ер нь тэ хүмүүс амжилтаа эвдүүлэх дургу байдаг зэ. Ах нар бол хэр варгим дээр тавьж тэ. Би бол ингээд миний амжилтуудыг бүгднийг нь эвдээд ингээд лаг болоод цойлоод бүр ингээд тэр чигээс яваасаа л би ер нь бол дүүнэрээ би тэгж хардیں۔ Зүгээр чадна. Монголчууд бол чадна. Монголчууд чадхаар юм билээ. Би сая Америкаар явж байгаа гэсэн Сетлотод очлоо. Тэгсэн Сетлотод дэлхийн 6 том компани 4 нь байдаг юм байна. Google, Apple, Microsoft одоо тийм тэгэхэд тэнцээ
урд нь нэг ганц нэг 7-8 жилийн өмнө ганц нэг монголчууд ингээд Google-д Apple-д ажилладаг гэжсэн бол одоо бүр мангар олон инженер IT-г хүмүүс зөндөө болчих. Дандаа монголчууд ажиллаж байна. Тэгээд харангууд ёо ямар гоё юм бэ нусууч монголчууд ингээд битүү вэ штэ ингээд. Би ахаа ингээд Америкт ахаа би ингэж байгаа байхгүй. Ингээд би зүгээр харсан. Тэгээд хамгийн тэр одоо би ингээд хамгийн лаг компаниудын тэр юунууд нь манай монголчууд л ажиллаж байгаа. Инженер нь. Тийм. Манайх ч гоё штэ монголчууд ч өгнө. Би нэгээ дэмжигтэй амар муулахгүй та. Бэлэг нэгтэй гэдэг чинь пицца уралдаан дээр ирэхдээ монголчууд хаанаас ч юм гараад ирдээ. Тийм. Ямар ч удаа яг тэрнээр нь Гайхаад ирэх би чи. Одоо танаас одоо ингэдэг. Тэмцээний одоо нэр үгж одоо байдаг шүү тий. Одоо ингээл том даваа руу гараад ирэхээр улам ингээл урд шөнө нойр хүрэхгүй байх ч юм уу. Нервтэй юмнууд байдаг шүү дээ. Тэрийг одоо хэрхэн даван туулж байна. Өөртөө л ярилцсан шүү дээ. Оюун ухаалтайгаар хүнтэй биш өөртөө л ярилцсан шүү. За энэ жил өрөөнд дотор дугаар юна дээрээс одоо Ингээс яриад байгаа. өргөжлөхөр болж байгаа. Тэгээд юна ресторанын хамт олонд маш их баярлалаа. Дээрээс 10 дугаарыг харуулсан гэнэ юна ивент гэж. Мөний гэдэг энэ нөгөө яг хоолныхоо өмнө ашигтай бактеритай хитэн тэрбум билээ. 2 тэрбум ашигтай бактеритай. Яг хоол идэхийнхээ өмнө уучаад илүү тохиромжтой юу гэж хэлээ. Энэ ч манай охин шууд гэж тэгээд юм хөө. Тий хүүхдүүд тустай тий. За хоолныхоо өмнө нэг. Жингээ барьж яхад ямар ахаал. Жин барьж байгаа юм нэрээ. Жингээ барьж яхад тань болохгүй. би одоо 10 ил барах гэсэн байна. Хаснаа. Одоо байгаагаас аюу. Одоо миний өмссөн хууц мус чинь бүр ингээд юу ингээд томдоод тэг ингээд баримжаа ингээд алдчихдаг зөө. Тэгээд бүх юмнууд томдоод айгүй хэцүү шүү дээ. За одоо шүү дээ тийм манай хоёр одоо өрийн дэвтэр гэж одоо байна шүү. Одоо Монголд л ганцхан байдаг одоо энэ соёл байх тий. Одоо олон улсад одоо нэг байхгүй соёл байх. Одоо дээр үеэсээ л одоо ингээл бичүүлдэг юм соёл шүү дээ. Бидний жоохон байхад дэвтэр дээр очиж бичүүлдэг байлаа. Удахгүй өр тавиал тэгээ цалин аав ээжийн цалин буухаар өгнө гээл одоо тэгдэг соёл байлаа шүү дээ. Өрийн дэвтэр хэрхэн үйлчлүүлж яв хаана өсөв? За энэ динжимэг Бямба хаана өсөв? Ахтайгаа зүгссэн шүү дээ. Манай хонгор төсвөл зоолтой өрийн дэвтэртэй л байгаа шүү дээ. Үйлчлүүлж яв. Маа тийч чи нэг түүз гээд мухлаг байдаг байл шүү дээ. За Мухлаг байдаг байсан. Өөрийн 2 дэлгүүр л байдаг байсан. Дижэл үр тавьдаг. за Тийм тэгэл гөөхөн мөөхөө тий нэг нөфлөө нэг тэмхүү юм дээр яа нэг дээр юм бицамогийн нэг ундаан дээр тэмхүү юм дээр л үр тавьдаг байсан шүү. Тэгэл талхамаалах жишээ нь бүр өвөхгүй бол талхамаалахын дээр элгийн нугш мөгсөн дээр тэгээ маслаас грамны масл өдөрн дээр гэл масл грамалдаг. би грамал сахарын чи хүртэл 100 г сахарын чи хүртэл ингээд уутанд хийгээл грамлал авдаг байсан шүү дээ. Хандигтэй хамгийн гоё амттай байсан л тухайд тий. Тухайд бол хамгийн амттай байсан. Гөөх юм уу гэж бас л хаарцанд дүүрээд идэхэд бас л амттай л байсан. Цэндэ. Би динжи мянгатаа л тэгэл өссөн дөө. Өөрөө бол тавьж үзчихсэн л. Би нэг хөрөв доотлын дэлгүүр бол доотлын дэлгүүр гэж нэг байдаг байсан шүү дээ. Тэгэл байсан баха. Байж л таараа. Тий, байж л. Тэгээ би чинь нөгөө 10 ер нь шигшээ багт би чинь жоохонд орсон шүү дээ. За. Залуучдын шигшээ баг гэдэг ер нь үеийнхнээсээ хамгийн Анхны шигшээгийн залуучдын шигшээгийн тэгэхэд нэг 200 сая төгрөг өгний цалинтай. Тэгэхэд 200 сая төгрөг нь амар их мөнгө. 10 жилийн хүүхдэд 200 сая төгрөг чинь бүр Сар болгоо. тий. би сар болгон тэгээд наа чи ориг бүүж өмс чинь. Тий, Керманда нэг 100 цаастай ориг бүүж өмс. Тэгээ наа чи сургуулийн охтууд хүүхдүүд бишгийн даа. Тэр чинь бэрсгийн чинь тэр чинь одоо нэг 10 жилийн хүүхдэд бас ер нь бол айгүй их мөнгө санагдчихсан бохоггүй. Тэгээд тийм ер нь 10 жилд бол гайгүй байсан. Гайгүй байсан юм байна. Эрт цалинтай болгосон юм. Тий, их цалинтай. Би ч одоо 17-д одоо насан туршидаа улсын аваргаас алтан медаль авч байсан шүү дээ. Төрүүлсэн шүү дээ. Аа. Би үеийнхэндээ бол хэлжээс авах. Миний найзууд ах нарыгаа зодж ижил одоо яаш дээ амьсгал өрн шүү дээ. Тийм. Эдрийн бөөрийг авч ижил миний найзууд одоо эдэртэй би зэрэгцэн штэ л гэж ярьдаг. Тэр ч үнэн шүү. Тэгэл одоо манай найзууд улсын аварга хэд төрүүлсэн одоо бас Бямба хэд төрүүлв? Улсын аваргт одоо би спиртикада оруулвал 6 оруулахгүй бол 5 төрүүлсэн дараалал. Супер. би чи 13 юу лээ
Тэгээ 13 оноос хойш 1-2 үндсэн гэхэр чинь би нэг 10 хэдэн дөрөвсөн байхгүй. Хөөрхөн үү. Хөөрхнөр барах уу. Бүх байсан бол бас гоё л. Гэтэ маа спорт бол боксын тулааны спорт бол ялангуяа тэгэл нэг 4 жилийн циклтэй. Манай тэрийн дэлгүүрийн хичи худалдагч юм байлаа ааштай хичдэг байсан. Яалтар зээл өгдөг. Тэгээ амар тодорхой хэмжээний лимнэр өгдөг. Аюу хэцүү. Тэгээд ингээд ээж мэж ингээд цалин буухаар ингээд өгч наамаа манай авч ийш тийш ингээд там дэрэг унаал яваад өгдөг. Тэгэл ээж мэж цалин буухаар өгч нэ гаал. Ингээл хэлээл нэг жоохон тасалах гээд байгаа шүү дээ. Би чаас юм хандаа л нэг жоохон ундаа нэг жоохон зарим очих гал өөрийн дэвтний өөрийн үн дээр нэмэх гээд байгаа шүү дээ тий. Өгөхгүй. Энийг гал өг чамд энийг л өг гэсэн. Тэгээ гал дээж ав говьл арай ондоо хүүхдүүд бас тий. Яг л шүү дээ. За одоо нэг бичлэг үзчихье. Цэндэтр бол ахтайгаа ирж танилцчихсан. Анх 2008 онд чинь Монголын боксing яг бараг шилдэг амжилтууд гарч илаа. Олимпийн аврагтай болцсон, олимпийн мөнгөтэй болцсон. Тийм маш сайхан яг үе таарчсан. Яг тэр үед тэгэл маш олон хүүхдүүд спортын дуурдан дээр боксер хичээлэх гэж ирж илаа. Тэр тэдний нэгэн адил тэгэл ирээл тэгэл ахын авчирч танилцж ирсэн. Их сэргэлэн хүүхдээс л та. Хөдөлгөөнтэй юмыг хурдан сурна. Нэг туранхаа биш жоохон таргандаа хүүхдээсэн. Тэгээд ер нь 2-3 сар хичээлэл тэмцээнд орсон. Ер нь ганц шургуу занд би боддог юм л да. Яг ингээ хүүхдүүд ингээ бэлтгэл хийчихэл гараа авчдаг байхгүй. Тэгэхээр цэндээ яг ингээл цогцолтод автаад ганцаар үлддэг гэсэн байхгүй. Боксинг спортч өөрөө нөгөө маш их юм давтчихж сурж авдаг болохоор тэгэл зохил сайн давтчихэл өөр юм болгож авна шүү дээ. 3 сар явчаад анх тэмцээнд ороод төрүүлж исэн байхгүй. Тэгээд тэрэнд бол бас баярлж исэн. Тэгээд дараа нь Азийн тоглолтын авраг Индонезийн улсын тэмцээнд бас би өөрөө авч явж исэн. Тэгээд тэнд бас төрүүлж илээ. Тамирчин болчоод ер нь яг ингээд ишгшэвэгд ороод тэмцээн урлаанд яваад ирэхээр бас нөгөө жингийн асуудлаар жоох хэцүү байсан. Ер нь ингээд маш их жин асдаг байсан. Тэгээд тэрэн дээр л асуудал их гардаг байсан да. Тэгээд бараг л шүн бол бараг мунт нөхгүй тэгэл бараг шүнжэнгөө бэлтгэл хийж байгаад өглөө жин дээр бараг л нойлж тийм л юм байдаг байсан. Гэтэ ер нь маш их төвчээртэлтэй. Тэрэнд нь би одоо баярлалаа. Ямар нэгэн асуудал гарахаар л тэгэл би бас адилхан бас тийм байдал ордоо шүү дээ. Зэндээ ч бас нэг сая хэдэн жилийн өмнөөс нэг том асуудлууд орооцсон шүү дээ. Тэгээ тэрийг бол маш сайн даван туулсан ер нь сэтгэлийн маш их хаттай хөвгт. Би бас тэрэнд нь баярлж байдаг байхгүй. Хамт шаналн тэгэл зовн одоо юу болох вэ тэгэл бүх юмд л санаа зовж байдаг байхгүй. Одоо л би нөгөө энэ хүүхдүүдтэй ажилладаг болохоор тэр болгоо уулзах чадахгүй л да. Сая ирчээд бол багш ойлоо бэлтгэл эхлэе гэжсэн. Би тэгээ энд өөрөө олон хүүхдтэй болохоор тийш явж очиж бэлтгэл хийж хамт хийж чадахгүй байгаа байхгүй. Тэрнээс бол ингээд ярина л да. Одоо тэгин шүү багшаа энд ингэн тэгин тэднээс тэмцээ ингэн шүү гэл уцаар ирдээ. 25 он гарлаа, шинэ он гарлаа. Одоо Монголд анхныхаа мэргэжлийн боксing Америкийн бүсийн хамгаалалт тэмцээн болох гэж байна. Тэгээ цаашдаа ер нь шавьяага тэгээд олон тэмцээнд аврагуулж тэгэл мэргэжлийн боксing дэлхийн авраг гэдэг цолыг л аваасаа хүсэж байна да. Бүр анхны зөндөгөд анхны суурийг тавьж байсан мөг шүү. За миний саяхан гоё нэ. Би бас хийснээс уулзаагүй. Тэгээд танаа төвчээртэй болгосон үхэлсэн манай багш байхгүй юу? Төвчээр одоо энэ хатууч л дээ. Бүх юм. Бас багшаа баярлуулмаар л тэгэхэд. Ууса баярлуулна. Дэлхийн авраг болж би баярлуулна. Гоё шүү дээ. За ташнаа нэг өөлөөд авлаа. Яаж гоё шүү дээ. Чинь хамгийн гоё баярын өөлөөс шүү дээ тий. Миний багш чинь намайг ингэж бүтээсэн байхгүй. Тий. Өнөөдрийн Цэндбаатарыг тий. Тийм шүү дээ. Багш нар байхгүй бол бид бүхэн бүтээхдэггүй шүү дээ. Тий.
Өөрийнхөө цаг хугацаа өөрийнхөө бүх юм заасан. Өөрсдөө залуунаас Манай багш чинь нөгөө нэг 10 удаагийн улсын авраг байхгүй юу? За. Тийм. 10 удаа бол ямар ч хэлсэн нэг 10 тал тэгээд би 10 удаагийн улсын авраг гэд надад ингэж амар ингэж би багшаа би танаас илүү олно гэж тийм. Би уйлаад бэлтгэл хийдвэсэн. Багш ингээл наваг ингээл загна би багшаас илүү гарна гэд ингэж наваг амар хурцлалтай байсан байхгүй. Зүгээр л чи юу чаддгийг чи ингээд яагаад бие тоогоод байгаа. Ингээл нэг жоохон ингээл улсын авраг болоод ингүү яагаад бие тоогоод байгаа. Наваг амар хурцлалтай байсан байхгүй. Тэр үгнүүд нь намайг өнөөдрийн юм ойлгодог одоо ерөнхийдөө би нэг амар олдон ингээд унаад босч тэр нөгөө нэг юу одоо юмнуудыг таван туулахад тэр нөгөө нэг төвчээр гэдэг юм надад суулгасан байхгүй. Ингээд нэг зүйл өстой. Ингэн чистoo зүг амар гинти юм болсон. Ямар ч байсан багштай бол Монголын одоо нийт спорт фокус сонирхдаг улсууд амлалаа шүү дээ. Дэлхийн авраг. Тэгээ мэрэгжлийн фокусын Би одоо 2 сар тулаанаа хийчихэд Монголдо хийчихэд 5 сард би Лос Анжелес тулаантай. Хожих юм бол би энэ жилдээ дэлхийн аврагын төлөө би тоглож магадгүй. Оо за 25 оноос та алаад зодоод өгөөрэй гэдэг шиг те. За 2 мөн цагаа хоолой. Хоолойч. Дэмжиг ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. Юна 2025 оны тренд Солонгос хоолоор менюгээ шинжиллээ. Яг нөгөө би яг сандаг байхгүй. Эсвэл миний үе болоод ч тэр юм уу. Нөгөө нэг Бадрууган, Сэрдам, Игзэрэг тэ талигаж 3 нэг Аз Монголд бас Азийн аваргаас нэг гуруулалт авсан шүү дээ. Тэр үеэс бас ингээд хүүхдүүд одоо ингээд фоксоор тоглох сонирхол бас нэг амар яг ингээд амар давлгаалсан болов гэж бод тэ. Тэр давлгаасан юм яг нөгөө нэг олимп болсон шүү дээ. Олимп болсон. Тэгэл Бадраа халтан медаль аваад, Сэрвэ мөнгөн медаль аваад тэгэхэд бараг ордонд үүрсэн шүү. Тэгсэн баха. Яг Ийч заал заал болгол ингээд бокс. энэ тэдгээр заал болгол дүүрдэг. боксын секцэд бол та. За ирээдүйн Бадраа хуган болъё гээл те. Дараагийн одоо Сэрдам болъё гээл. Энэ олимпийн медаль Монгол хүн авч явах юм бэ гэдгийг тий харуулж байгаа байхгүй. үлгэр жишээ болсон. Өстой гоё юусэн. Тэр хоёр ахыгаа хараад тэгэл боксд орчихлоо шүү дээ. За одоо ингэнэ. Нэвтрүүлгийн дүрэн байгаа. За. Одоо жоохон гоё амттай хоол өгж жоохон юм ярьж байгаад одоо тий. Одоо манай жижиг эхэлж байна. Жижиг нэг фан гам явуулаад тэгээ ялагдсан очиж өрөө дарна. За. Юу ч тэгээ юу ч тэмцээний явуулаад хожигдгоогоо үзээдэх юм. Болохгүй бол битээр дарна. Битээр хожигдох юм бол битээр өөртөө дарна. Хоёр. Хоёр битэрийг картыг дуруулна. Хоёрын хоёулаа ирчээд гэх. Тий. За эхлэх үү. За эхлэе тэгэл хамжаагаа Тэгээ тэмцээн. Нэг үсэлт, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл. Салхинд таагсан тэр хайтан цэцэгт хүрээд хайсан. Хайсан цас байсан ч чамайг хайрсан. Чи Оо байж гэрэ. Байна. Байна. Би. Нэг үсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл. 6 харьцах 6. Салхин таал. 6 харьцах 6. Тий. Тэр чи өөй. Өөрсдөө үе дууныг тайлбар яатаа байна. Өө танаа үе шүү. Энэ чинь Танаа үе. Авто би тэргэн очиод үнсүүлмээр санагдах юм. Амин нүмер бараг танд санаад л байна. Гутаг суусан хацраа үнэрлүүлмээр бодогдох юм. Гунигийн сүүдэр үрээс чинь хурдан үргэндээ. Авто би тэргэн очиод үнсүүлмээр санагдах юм. Мессеж Араа өргөчсөн. за байж байгаа. Наа чи нөгөө нь юу шүү? Хурдан очоо. За алдвал би байна шүү. Би бол санчлаа. Нөгөө нэг газ жандруугийн нөгөө аавда мөн үү? Аа биш. Наа чи энэ байна. Авда би Нарангийн авда. Наран. Тэмцлэг шүү. Яг тэмцээ дээр бол энэ хиндэ оноо өгнө гэсэн тийм. За нэг. За. Та хийлгүүлчлээ. Шүүгчэр хийлгэслээ. дутуу орхисон жаргалаа дуугаараа л би чинь нөхөж явхандээ асгараад тогтдоггүй нулимсыг чинь яалтай амьдрал даасан бүсгүй минь алхааг чинь хүртэл мартаж чадамгүй ариухан дурлалтаа шатаж явхандээ айда миний ихрийн аялгау болсон бүсгүй минь амсаад ханаагүй жаргалаа. Энэ яг Амсаад ханаагүй жаргал мөн үү? Биш. Энэ юу вэ? дутуу орхисон за байж байгаа. За. Мөн үү? Амсаад хана хур тамтлаг. Ханаагүй жаргалаа
Аялгууд бүсгүй. За. За хоёр нэг. Ингээ гар өргөд тардгүй. Би чамайг хайна хэлж чадаагүй өгсөө өөртөө дайн би сэтгэл хоёр минь тустай байна. Хизээ хаана яагаад явсан бидний хайр юугаар тэтгэдэггүй болохоор юунд итгэл алдарч холдсон бодохоор өөрөөсөө би бурууг хайна. Зөөлөн урсах нулимсыг чинь зүүн совингоороо мэдэрч шаналсан зүрхэд болцсон. Ямар новшин байсан. Наа чи яг дуу муу юм уу? За хэний тавь сонсъё. Би чамайг хайна хэлж чадаагүй өгсөө өөртөө дайн би сэтгэл хоёр минь тустай байна. Хизээ хаана яагаад явсан бидний хайр юугаар тэтгэдэггүй болохоор юунд итгэл алдарч холдсон бодохоор өөрөөсөө би бурууг За нас хайна. энэ. Энэ зааж одоо. За юу хэлээ минь тайван бодно шүү. Дараагийн байгаа шүү. За бэж бэж одохгүй бэж бэж. 10. Ёс гэлээ юу. Би чамайг хайна. Би сэтгэл хоёр минь тустай байна. Хэлж чадаагүй үгсээ өөртөө хайна. Хиний дуу штэ наачаа. Хиний дуу штэ хэмэлээ. Дуу чин Наги итгэл. Зүг үү? За. Навчис шаргалдах намрын орой надтай наадах салхины аясаар бодлогошин сууга. Чиний өмнөр ичингүүрч гарснаас би санахта. Жирийн Монгол охины дүлгөөхөн харц юуны учир нэ? Жирийн Монгол. За гурав. Энийг яг жирийн Монголд ороод ирлээ тий. Тэглээ. Жирийн Монгол гэдэг бол Бөнгөө хилдэггүй хавар намар өвөл зуныхаа ашаар юм да. Өөрөөсөө олоогүй хүний сэтгэл өргөн хорвоогийн жамаар юм да. Астрад байгаа шар гэгээ алга газрын хаяг аргадандаа хүний заяанд инэрлийн хяруу хайлах юм да. Сэхлэр зэмлэх цагаан эсвэрээ. Юу юм шүү? Алдраад нөгөө шар гэгээ үг нь гараад ирлээ. Алтраад байна шар гэгээ. сонсооч. Тийш тэг хиний дуу тий. Зах нь үгүй замын дундуур гарц хайна. Зөөлөн салхи нүүрэнд минь шивнэн. Өдөр шөнийн өнгөн ижилхэн ээлжлэн. Наа ч ойрхон Хайсан зүйлээ хаанаас олж болох вэ? хайсан зүйлээ Ханах сэтгэлээ би минь яаж гэвэ? Хязгаар үгүй талаас хайж ирлээ зэрэглээ. Цэнхэр сарны гэрлийн гэлбан. Юу лээ? Хайсан Сэтгэл дурсах 9 цагийг хүлээн. Шаргын говьор дүнгэнэх ялаа. Хасан зүйлээ би хаа. За ахаад нэг сонсчихдгөө. За ганц. Нилээ хойрхон байна. Зах нь үгүй замын дундуур гарц хайна. Зөөлөн салхи нүүрэнд минь шивнэн. Өдөр шөнийн өнгөн ижилхэн ээлжлэн. Юу лээ? Хайсан зүйлээ хаанаас олж болох вэ? Ханах сэтгэлээ би минь яаж гэвэ? Хязгаар үгүй талаас хайж ирлээ зэрэглээ. Цэнхэр сарны гэрлийн Ханах сэтгэлээр энэ юм бэл. Ханах сэтгэлээр би минь яаж гээх вэ? Хязгаар үгүй замын дундаа. Наач ийм дуу байт юм бэ? Ой. Хайсан зүйл. За яг одоо би үзье. Хайсан зүйлээ хаанаас олж болох вэ? Хатамдара дэмдара. Хязгаар үгүй замын дундаа. Ята. Тэнийг ята. Юу лээ? Тэнмэл ята. Сая наач сайн гарсан. Шаргын говьор. Шаргын говьор ята гэдэг дуу үзье. Шаргын говьор. Тий. Мөн үү? Мөн үү? За. Одоо хэдэн дуу болж байна? Тэнмэл ядаач шиг ээ. Шаргын говьор ядаач. Энэ хоёр хожоод байна. би хүсэх төдөд биелэгдээд хаасайг намайг хүсэх хайрууд үйлцэл бүхэн чам руу чиглээд тэд би барихгүй тэмүүлэн сонссон газартаа би ноёлон төсөөлөл бодит байдалд оршин хайрлаагүй үлдсэн зүрхийг таваараа ховстон би замдан сансандаа хүрсэн сүнс минь 50 салхиар илгээгдэх нууцхан шивнээ бодлоос минь төөнөх халуун элчинд болдоггүй бүхэн хөнгөн хөдлөн. Наац юу вэ? Би таачлаа уучлаарай. Хэвээ манай дэвжиж шиг л байна. Сансандаа хүрсэн сүнс минь таваа. Хязгаарсан Magnet Brain, Soul Mantra. Хамаараа зажлан үрсгэд уяас иргэн арай ядан тогтооход цулбуур ирчлэн найрган далыг тойроход хараа булаан айдуу уртад сойход салхи амарна. Наач юу вэ нөө? Амгаага зажлан үрсгэд яасан юу яан? Арай ядан ях цулбуур ирчлэнэ. Аргийн далыг тойроход бодит. Яг энэ бодит байна гэж бодсон чинь. Толоо байна тий. Зөөлөн дулаан өгчин нэг зүсэр бороо шимширэн зөрүүлж төөрүүлсэн хоногуд чинь зүс биеийг гундаан дандаа нь өвөр уулын орой билэр цасан шамрах хайлна бодар нь үгүй морцсон чиний минь ариулагч үгүй морцсон гундаана гандана гэдэг дуу байна. Та ингээ урлагийн хүн болохоор дивжин дээр айгүй юу гэн тий. Эсвэл бокс тоглож байгаа гэж.
Бүтээр ер нь 3 тоглолтог хүмүүс бол биш. Хоёрын салбар дээр 3 тоглох гээд байна. За орж ирсэн эхний тэмцээнэ явууллаа. Эхний тэмцээн дээр хэцүү байна. Наачаад ямар хэцүү юм. баясаа зэрэг хоёр. За одоо тэгээд нөгөө нэг өр дарах айлаа бодож л байгаарай. Аа. Тэмцсэн бол яах юм? Тэнцэх юм бол нэг өр дараа тэхүү. Танах нэг өр, манах нэг өр. Одоо энэ раунд дээр нокаут хийж болно те гэж те. За харъя. Харъя. За үзүүлж. За ямар нэмгэн зузаан байх гэж юу? Юм ийч магадгүй. За хоёр дахь тэмцээн эхэлж байна. Манай хоёр дахь тэмцээн нэвтрүүлгийн одоо зүгээс хоёр дахь тэмцээн юу гэхээр энэ скотчийг нэгэндээ ороож одоо тэ хоёр багийн тамирчин нэгэндээ ороож хамгийн түрүүл дуусгасан нь энэ тэмцээн. Тэгээ энэ угаасаа ойлгомжтой. Спортын хүмүүс дүрдэх гээ нүдэн дээр хэд хэд ирээ. Танах яа гинэ? Бодлоо шүү дээ. Танах яа хэн энийг орё гэж. Би андагаал орчих. Хоёулаа энийг ороогоо. Таныг орооч. Тгөө. Таараа хүчтэй мэргэж. За бач. Би баач. Чи ингэрээ. Чи давхар өрөө бас хэрэгж гүгээрээ. Чи наваа сүрж иргэн шүү. За. Тийгээс. Одоо чи намайг тоолчихсон. Гүй би ирэх юм толгоо. Аа. Ээж амар уднаа. Дуусна. Йой. Яра дуусна. Би араа. Дуусна. Яа дуусна шүү. Баясаг дунд нэг буруу юу хэлчихлээ. Буруу замж хэлээ. Өөрийгөө давхар ороогоо гэхлээр нь. Үгүй чи намайг тойроод бас давхар хэрэгтэй байсан бохгүй. За. Йоо. Эргэлтээ дасгал хийдэг дуусаад арай гайгүй л. Шал буруу тэмцээ. Боксing үнтэй. Зохиох юм. Аюу игүүл юм хийдээ те. Буруу хийдээ. Йоо. За саний тэнсэн дээр зүгээр хайна. Дотор муухарч нэрэ. Хэд ч хэрэгч хэрэгч байна. Амар муухай хэрэгч. муухарч байна. Хоёр дээр бол энэ хоёр хүнийг нэ. Хоёр хоног барьчаад эргэж байгаа хоёр юм. Тэгж гэнэ. Ханаг тийм эргэлтээ дасгал хийдэг гэсэн тийм. Эргэлтээ дасгал хийдэг юм аа. Тийм тулдаа гайгүй байна гэж. Тий. Гэтэ бас амар сайн хэцүү. Эргэлээ тасал хийдэг юм тэмцээр сайжруулдаг. Хин төлөө хэлгээд гүйдэг тулдаа. Яаж хоол эзний араас хэрэгцсэн чи бүр яг За тэгээ манай нэвтрүүлгийн хамтраа Юна рестораны зүгээс одоо та хоёрт гарын бэлгийг гартуулъя. За гэр бүлэрээ Юна ресторанаар үүсгэж баярлалаа. Дэмжиг ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. Юна 2025 оны тренд Солонгос хоолоор менюгээ шинжиллээ. Тэгээд өнөөдрийн дугаар ийм болчлаа шүү дээ. Уулын өшөөдөө оролцсон оролцогч юм уу хоёр багийн аль нэг нь очиж өрөө дартаг байхгүй. За өнөөдрийн дугаар дээр болохоор хоёр тэмцээнтэй байгаад юу учраас зөргөв төр нэг өр манай хоёр нэг өр дарахаар болчихдог хөө. Надад нэг юм санаа байна. За. Би бас ингээд 10 жилээсээ одоо ингээд нэг найзлсан манай найз байдаг байхгүй. За. Анги хатмаа. Тий. За. Би бас найзлаа. Танд. Найздаа бас тусмаар байдгийг. Тэгээд би бас ингээд бэлтгэл сургууль тэгэл ерөөдөө манай найз яг ингээд наваг нэг алдаад ингээд оноо явж байхад яг ингээд хажууд байсан бохгүй. Имлэг дээр байсан. Ер нь ингээд миний найз ямар хүмүүстэй найзлаад байгаа юм бэ гэж дандаа ингэж хэлж исэн. Гэхдээ би тэрийг ингээд тоохгүй байжсэн. Гэхдээ одооч ингээд хамт байгаа. Тэ. Би одоо найзтай бол ингээд байнга хамт байжтэй. Тэгээд би бас найзтай ингээд тусламар байна. Би асуудалтай байгааг би мэдээд байна. За бас надад гэхдээ тий. Юу манд нь асуудал байхгүй гэдэг ерөнхийдөө дандаа ингэж идэг. Гэтэ би асуудалтай байгаа юм би мэдээд байна. Тэгээ би найзгаа ямар нэгэн өртөө ширтээ байх юм бол тэрийг нь бас ингэ зохицуулаад өгчэй гэж би бодоод байгаа байхгүй. За тэгвэл ингээ цэндэ найзынхаа өрийг дарчих. За зөргөө өтөр хоёлаа ишлээд чулуу аваа ч юм уу те батанк ч юм уу
ороод нэг дэлгүүр өрд орчих. За тий. Битүүрийн үрийг дарах айлын хоёр сонгох. Тэдх үсэд тэдх айл. Рэндом сонгодог байхгүй. За тэгээ болж байна. Тэгээд дэлгүүр очоод тэгээ араас тэмдэг найз руу. За тэгээ. Холбогддог. Гоё юм. Окей. Гоё юм. Гоё. За. Чемпүүдтэй баярлалаа. Оба амжилт. За амтта өрд арах дэлгүүрлүгөө бөгөөд манай хоёр оролцогчийн манаас тийм ээ өрд арах гэж байгаа хүн рүү холбогдсон бүгдээрээ. За өрөөнд дотор үргэлжилсээр байна. Бид дөрөв яваад Амгалангийн Жанжин гэсэн тийм. Жанжин гэдэг энэ газар ирсэн байж байна. Тэгээд Жанжингийн алтан цайдам гэдэг дэлгүүрийн өмнө ирсэн байж байна. Тэгээд тэмцээн уралдаа 1-1 болсон. Тэ? Тэгээд 1-1 болоод юуг дэлгүүрийн өрийг бол зөргөө өвтөр дарыг гэж ярьсан. Хоёр оролцогчийн хувьд бол өрийг бас нэг арай өөр юугаар нэг Манай нэвтрүүлгийн түүхэнд анх удаага влогийн түүхэнд анх удаага өөр зарцмаар нэг дарахаар санал оруулсан байгаа. Тэрийг бид зөвшөөрсөн байна. За тэгээд эхлээд манай өрийг даръя тий. За тэгээ. Одоо ингэ орохдод хоёр ингэ ороод дэвтэр байвал за тэд хайлын үгүй тэд хуудасны тэд хайл гэж рандомор битэрт хэлнэ. Тэр айл нь одоо хэдэн төгрөний 50000 ч байна уу 50000 ч байна уу 500 ч байна одоо. Тэгэл дарна да. За тэгээ. За тэгвэл ор. За тэгээ арцгаа. Самно. За сайн мэцхан. За алтан цайдам гэж хэлбэрээ тий. Хэдэн жил болж байгаа? Одоо 3 жил. 3 жил. Танаа хайслуулаа 3 жил. Тий, манайх төрөслөг. За. Өрийн дэвтэр байна уу? Айгуу байх. Өрийн дэвтэр төрүүлж авах шүү. Тий. За чихэн өрийн дэвтэр нь ингэж байж ин да. Танасаал. За нэг юм байж байгаа ба. Ордоор байдаг юм аа гэж тий. хаагаараа нэлээд жоохон хаагаараа ингэж. Танил мэдэр юм. Тий. За ингэж авах шаа энэ байс гэж байна да. Та дүд нэг юм санаа байна. За. Игчээр өөрөөс нь сонгуулж агаад ингээд одоо нэг игчдэр өөртөө ингээд орж ирээл бас игч бас амьдралыг мэдж байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэгээ амьдралыг мэдж байгаа. Тэгээд бас ингээд хүнс хүмүүс ингээд аваад болгоол явж идэг энэ Бас нэг энэ айлд нэг тусалчих юмсан гэдээ бас тий. За тэгье. За тэгээ. ямар нэг сонгож. За. Ер нь дандаа хүн авдаг. Хүн сэтгэлээрээ тэгэл яг дарж чадахгүй ингээл баг багаар өгөөл. Ингээд нэг юм. Ирмэн гэж яах юм уу? Тийм. Утсан байгаа юу ч Мөнгөний нэрээр авдаг. Аав ээж хамдуугаар нь авчихлаа. Одоо энэ үлдэгдэл юм уу тий? Үлдэгдэл нь болчиход байгаа. Өгч чадахгүй хөрхи. Тэгэл нэг 50 50 100 100 өгөөл оноос өмнө өгч чадаагүй онгаа. За энийг битээ. За тэгье. За баярлалаа. Нэвтрүүлгийн дөрөв зөрчсөн шүү дээ. Баярлалаа. За эндээс төлчих. Энийг картнаас өглөө шүрээсэ. Би тэгээ нөгөө нэг мөр хамгийн гоё арга юу гэлээ. За тэгж шилжүүлье гэж. Чи төлч би шилжүүлье. Тэг чи наас нэрээ гэл. Оо эхний хитэн дугаарч би нэг карт амшилдаг байсан. Миний картны пин кодыг түн мэддэг байсан шүү дээ. За. За амар гоё Төлсөн нэвтрүүлэх шүү. юм аа. Одоо ингэдэй. Одоо энийг ингээд дардъя. За энэ айл ингээд өргүү боллоо гэд. Энийг ингээд дарчих зэ. 213,284 чинь төлжээ гэж. За. За тэг уцруу залгах. Одоо уцруу залгачих. Тэг өрөөнд дарцсан шүү гэдэлч. Тэгээл сах. Байна уу? Боо. Бай, сайн байна уу? За би танд нэг юм хэлэх гэсэн. Би нөгөө энэ жүжигчин X2-ийн жүжигчин Зоргоо Баясаа хоёр байгаамаа. X2-ийн жүжигчин Зоргоо байгаамаа. Тий. Тэгээ бид нар энэ өрийн дэвтэргээ влог хийдээ. Тэгээ тэр влог дээр ингээд санаандгүй явж исэн чинь энэ нөгөө нэг дэлгүүрт ороод нөгөө ямар нэгэн өрийг одоо санаандгүй байдлаар дардъя. Тэгсэн чинь танаа нэр дээр ингээд 213,000 төгрөгийн өр байсан юм байна. Энэ алтан цайдамгүй дэлгүүр дээр Жанжины. Тий. Тэр өрөө чинь дардсан шүү гэж хэлэх гээд. Оо да баярлалаа. Тий. Санаандгүй явж байгаа харин танах таарчлаа. Тий. Тэгээд энэ дэлгүүрт ямар ч гэсэн өргөө болсон шүү. За. Баярлалаа. Тий. Тэгээ баярлалаа. Тэгээ энэ удаагийн дугаарт манай нөгөө боксийн нөгөө Монгол Улсын аюу тамирчин Цэндбаатар оролцсон. Тэгээ олон улсын хэмжээний мастер Бямб Эрдэнэ хоёр оролцсон юм байнамаа. Тэгээ энэ хоёр маань хамт ирээд тэгээ ингээ танаа өрнөөс даралцж өглөө шүү. За баярлалаа. Бүгднийг баярлалаа. За. Шоконд орж штэ. За тэгээ шинэ оны минь төргий. За баярлалаа шинэ. За баяр таа. За баярлалаа.
За тэгээ. За ямар ч өсөө өрөө дарлаа. За. Хэрэгтэй айл да. Тэ хэрэгтэй юмд нь тэгээд. Амар гоё нэвтрүүлэг байна. Үнэхээр одоо амар баяртай байна. За. Баярлалаа хоёроо. За одоо ингэ. чи одоо Одоо тойроос юм гараагүй гоо тий. Одоо гарах шээ. Одоо гарч байгаа гарах уу? За тий гарч байгаа. За баярлалаа. Ямар ч байсан зөргөө битээр нэг тэмцээн ялагдсныхаа өрийг бол дарлаа. Одоо манай хоёр зочин маань ялагдсныхаа өрийг дарах гэж байна. Тэгээд нэвтрүүлгийн одоо дөрмийн дагуу өөрсдөө бас нэг санал оруулад за манай нэг найз байт юм. За энийг өөрөө тайлбар. За би болохоор ингэж бодож ангийн атмаар руу залгая гэж бодож байна. Би бас туслая гэж бодоод бас бэлтгэл сургуультай байж байгаа. Бодож явсан. Тий, амжихгүй байгаад байсан. Тэгээд бас тэгээд цаг заваа гаргаад би ч одоо өдрийн 3 бэлтгэл хийдэг хүн шүү дээ. Тэгээд одоо л нэг залгая гэж бодоод тэгээд найзхаа бас асуудал байвал асуудлыг шийдэе гэж бодож байна. За тэгвэл үснийг залгая тий. Шууд залгачих тий. За тийм. Анги атмаа яагаад цаахгүй. Анги атмаа яагаад цаахгүй. Анги атмаа гэхэл ер нь бүгд мэднэ. Мэднэ. Аль сургууль би чи 57-д өгсөн. 57 гээ. Энэ хин дээрээс хэд байсан? Атмаа жагсаач тэгстэй. 1-р атмаа, 2-р атмаа, 3-р атмаа гэдэг. Би өөлөөсөн хөө гэлээ. Бана. Наала мала чи яатсан бэ? Юу хийж байна гүшөө? Таа. Манай андаа нэг нэвтрүүлэгд орж байгаа. Тэгэд манаас чамтаас нэг уулзч чадахгүй байгаад байна андаа. Манай андаа 2 сарын 15-нд мань тэмцээнэ хийгчээ. Гэхдээ би 1 сарын одоо 15-нд буцаад Америк руу явахаар болж байна. Тий. Миний андад асуудал байна уу андаа? Ямар нэгэн өөрчлөлт аппликейшн ер нь зээл мэйл андаа. Одоо боломж байна андаа. Зүгээр шууд хэл. Шууд хэлээ. Үнэнгээсээ. За. Тийм. Хит андаа. Нийтдээ хитэ. Сайн 800 юм уу? За бас аваа гарчээ. 3 аппликейшн юм те. Тэгээд өөр ямар ч асуудалгүй юм нүг шүү. Ямар ч асуудалгүй. За. За анда наад чи яг одоо шийдэх гээ. За. Шинэ оны минь би жүжигчин зоргоо гэж хүн байна. Сайн байна уу. Энэ манай нэвтрүүлэгт энэ удаа нөгөө дугаарт одоо танаа хоёр найз орж байна. Энэ олон улсын хэмжээний мастер Бям Бердэн тэгээ одоо энэ Цэндбаатар хоёр маань ороод тэгээд энэ манай нэвтрүүлгийн дүрмээр одоо бас нэг ямар нэгэн одоо үр дарах ёстой тийм одоо даалгавартай. За өстой эрүүлэг хийх хүсье, сайн сайхныг хүсье. Шинэ оны минь төргий. За одоо тэгвэл дансаа явуулах уу? За тэгээ. За хүлээгээ байж заяа. Мач одоо амар хурдан бол. Өргөө уучгаар ингээд амар гой цээж бас тэ үр тавихгүй гэнгүүт та гэж дахиад бас ингэж нэг том өрөмөрөө дардсны араас нэг гой болдог штэ. Би нэг одоо 5 сар тулаана хийгээд дэлхийн аварга. Нөгөөдөө би энэ жил дэлхийн аварга болчиход байна. Би өөртөө зорилго тавьсан байгаа. За ард түмний өмнө амлалаа шүү. Тэгээ би зүгээр л чадна. Би зүгээр хичээж байгаа. Тэгээ хичээн. Тэгээд би дэлхийн аваргын бүсийг Монголдо авчирж байгаа. Жигхэн дүүнэрийгээ харин бэлтмээр. Өстой гой монголчууд харин өстой чадах чинээгээрээ тэ холоосч болтгоо дэмжээ сэтгэлдээ тэгээд надад амар урам өгдөн штэ. Одоо ингээд хүмүүс одоо монголчууд ялангуяа ингээд комент эрг сэтгэлгээтэй наа ингээд дэмжиж байгаа юм би ингээд амар баярлдаг байхгүй. Тэгээ олон улсын хэмжээнд хүлээж байгаа. Тэгээ одоо энэ жил маань одоо он гарцсан болохоор 2 дэлхийн аварга хүлээж байна. 2 дэлхийн аваргадаа ядтаа 2 дэлхийн аваргаас нэгнээс нь төрүүлмээр байна. Би бол төрүүлж чадах байх нь өөртөө ихтэй байгаа бас.
улсын аварга араас нь 2 сарын 15-ны тэмцээн. Америктэй тоглосон тий. Америкийг нэг балгаж үзүүлээч. Гэтэ Монголд болж байгаа юм чинь гэхдээ ямар монгол хүн ямар их юм харуулнаа. Энэ утаа энэ цагийн зөрөөн дээр нь л айгуу сайн тамирч ирж байгаа. Тэгээд залаа тэгээд. Месси рүү. Дансаа явуулах л өстой та. Тэгээд манайх 2 сарын 15 дээрээс нь асаа дээр хөдөлгөөд цуглаад монголчууд тэр чигээр гоё дэмжээд бүх монгол тамирчтай гоё бүгд асаа дээр 2 сарын 15 цуглаад дэмжин шүү. Манайха өрөөлж шүү. Тэрээс хамгийн орд нь орилоод өгч чинь. Тий. Монголчуудынхаа бүх тамирчдыг асаа зэрэгтэр хараад огшоогоо та бүхэн гоё шүү. Ирж үзээрэй гэж хэлмээр байна. Дэмжээрэй гэж хэлмээр байна тий. Өөрийн шийдчихлээ шахаа. Шийдчихлээ. За. За. За ингээд шийдсэн байна. За ингээд маш их баярлалаа. За ингээд 57 сургуулийн нэгэн ангийн нэгэн атман. Манай хоёрын одоо сайн найз одоо тий одоо ховийн тэр одоо асуудал шийдэж өгсөн байна. За тэгээ манай нэвтрүүлэгт одоо Чинзат ярих чинь тий. За. Байна өгшөө. Байна. За, мен анда хийчлээ шүү анда. Даг үстэй. Бөөс юу. За анда тэгээ яриа анда за. За яри. За сайхан байна. За тэгээд хүн нөө дотроо бодож явдаг юм байдаг шүү дээ тий. За энэ хүнд ингээд нэг тусчих юмсаа, найздаа нэг ингээд нэг яачих юмсаа, ойр дуулж чадсангүй, ярьж чадсангүй нэг гоё том тус өргөчих юмсаа гэж хүн болгон дотроо ирмэлзэж явдаг. Тэгээ энэ удаагийн дугаар ч гэсэн бас хамгийн анхны гоё тийм хүний дотор бодож явдаг тэр гоё нэг тусалчих юмсаа, дэмжчих юмсаа гэсэн найздаа туссан тийм гоё дугаар байлаа. Тэгээд хоёр зочиндоо урилгыг хүлээж авч орсонд маш их баярлаа. 25 оны бүх тэмцээндээ төрүүлээд бүх алтын цуглуулад таарсан бүх усудаа зодоод гараад ирээрээ. За баярлалаа. Хоёр ахтаа ч гэсэн баярлалаа. За тэгээ бүхэл цаг үед манай хоёрыг дэмжижсэн Монголынхаа үзэгчдэд баярлалаа. Бүх тэмцээнд нь манай Цэндбаатарыг, манай Бямбертнийг бүхэл тэмцээнд хамт дэмжиж захын мөрчж байсан бүх хүмүүстээ баярлалаа. 25 онд дэмжицгээе. Тэгээ өрийн дэвтэр блогтой цуг байгаараа Баясаа Зориго хоёрын YouTube одоо чаналыг subscribe хийгээрэй. Тэгээд C1 телевизээр хагас өдөр болгоо өрийн дэвтэр маань цацагдж байгаа. Үзээрэй манайхаа. Баярлаа. Бэм бэм бэ. Ингээд гомдоо.